Үзэгчдээ та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Ярих өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр олон улсын өнөөгийн байдлын талаар ярилцахаар зочин хувьж ирүүллээ. Би ингээд зочныг танилцуулъя. Ноён Баярхүү олон улсын харилцааны судлаач, профессор, онц бөгөөд бүрэн эрх дэлчин сайд цолтой ийм эрхэн байна. За. Тэгээд энэ өнгөрсөн 7 хоногт манай Баярхүү профессор маань одоо юм дипломатчдынхаа дунд бол хамгийн өндөр хэрэгэн болох юу лээ? Онц бөгөөд бүрэн эрх дэлчин сайд гэсэн энэ хүндтэй эрхэм тэр цолыг хүртсэн байгаа. Тэгээд танд би дахин баяр хүргье. За баярлалаа. Би энэ нэглээ хэдэн жилийн өмнө бас энэ олон дипломатчуудтай дунд ийм хилцүүлгийн нэвтрүүлэг хийсэн. Нэг 5 хүнтэй. Тэгэхэд ингээ харж байхад ялангуяа одоо энэ онц бөгөөд бүрэн эрх дэлчин сайд гэсэн энэ эрхэм цолчин дипломатчдын дунд хамгийн өндөр юм билий. Тэгээд тэр айгүй хүндэлдэг. Ер нь бол одоо энэ би тэгж ойлгосон шүү. Энэ урлаг соёлынхны дунд байдаг тэр гавьяат гэдгээс чамаагүй хүндэлтэй дотроо бол тийм цол хэрэгм юм байна. Тэр үнийгээ хамгийн дээр нь суулгад юм байна. Тэр үнийгээ ярьж яхад босд нь юм ярьдгүй юм байна. Их тийм юм надад ажиглагдсан тий. Тэгэхээр одоо тэр их том цол үрдсэн юм байна гэж би ойлгосон. За ингээд ярилцлага эхлэе. Мэдээж өнөөдрийн хамгийн халуун цаг энэ Персийн булан байна. Иран гэдэг улс руу одоо Израиль, Америк нэгдсэн улс хоёр одоо цэрэглэн довтлоо. Агаарын тийм том хүн цохилтууд өгж байна. Тэгээ энэ талаар хоёулаа ярилцах юм аа. За та юунаас эхлэмээр вэ? Энийг ер нь энэ сэдвийг одоо шалтгаанаас л эхлэе. За тэгээ. Ямар ч шалтгаантай ийм дан өрнчөө гэсэн. Тэ. Би бас нэг ойрох торонтын судлалд бас нэлээд олон жилийг зарцуулсан л да. За ойрох торонтод дипломат аль башиж ирсэн. За үүнээс гадна би Иран тавсран суугаа элчин сайдаар бас ажиллаж Иран томилт дээр ажиллаж ирсэн. Ираны ерөнхийлөгч Ахмадинежадад итгэмжлэгч уучгаа барьж ирсэн. Олон улсын хоролд даруй уулзж ирсэн. За Ираны гадаад хэргийн одоо шилжүүлээ харсан 3 сайттай ажил хэргийн холбоотой байсан. Тийм учраас Ираныг ерөнхийд нь гадарлана. За мөн Арабын орнуудад хавсран сууж ирсэн. Одоо өнөөдөр Ирантайгаа яг дайны байдалтай байгаа. Кувейт, Сауди Арабид хавсран сууж байлаа. За тийм учраас бол ер нь ойрох торонтын өнөөгийн үйл явцыг бол бүхэлд нэлээд том зураглалаар бол би хараад байна л да. Тэр тухайга 3 ном бичсэн Арабын тухай тийм. Яа, ер нь Тахририйн хувьсгал гэсэн нэртэй 1-2 дугаар байт 2 ном л бичсэн л да. Тийм. Тэр нь бол 2011 оны одоо Египтийн нөгөө арчилсан хувьсгал. За 2013 онд дахиад нөгөө Исламын дэглэмийн эсрэг дахиад нөгөө хувьсгал дэвтсэн Батлан амгалахын сайд нь тэр эргэлт хийгээд тэр үйл явцыг бичсэн. Тэгтээ бол 1-р ном нь бол 2 удаа хэвлэгдсэн юм байна. Тий. 1-2 дугаар хэвлэлгээд бас баяжуулаад хэвлэж байсан тий. За тэгэхээр шалтгаан За тэгэхээр бол яг ер нь бол их олон жилийн түүх ярих гэдэг л да. За 1979 оны Ираны лалын хувьсгалаас л эхлэндээ тийм ээ нэг Аятолла Хаменей гэдэг хүн засгийн эрхэнд гарч ирсэн. За тэгээд энэ лалын шиит урсгалын том толгой ламнаар засгийн эрх барьсан. За ингээд улс орондоо бол лалын ийм хатуу чанд дэглэм тогтоосон. За энэ дэглэмийг тогтоохын тулд бол ард түмнийхээ эсрэг бас айхтар харгислал явуулж исэн ийм л дэглэм л дээ. Тухайн үед бол 79 онд эднэр шахын дэглэмийг унгаагаад Иранд эргэж ирцгээсэн засгийн эрх авцгаасны дараа бол Ираны нийгэм ямар их бозортсон, доройтсон, яасан их одоо барууны нөлөөнд орчихсон, тийм ээ. Ялангуяа охид бүсгүйчүүд нь болохоо байцсан байна гэдгийг олж харцгаагаал ингээл шашны харгислалаар явуулж эхэлсэн тийм. Тухайн үед бол нөгөө шахын үед бол ардчил эрхчлөөний мэдрэмжтэй Европын соёлд автцсан тийм ээ амьдрал ахуйн дээшилтсэн харьцангуй ийм секуляр шашингүй маягийн
Ираны чинь тэд гартаа аваад хамгийн нэгдүгээр ажил нь бол Ираны бүх ихтэй сургуулиудыг хааж аваад бүх оюутныг болоод багш нарын цөмийн сортлол. За тэгэл эмэгтэйчүүдийг бол нүүрэндээ хатаа гэвлүүр зүүх ийм шаардлага тавиал. За гэвлүүр зүүхгүй байгаа эмэгтэйчүүдийн нүдийн сохлон нүрийн төлнө гэд нөгөө лалын хувьсгалыг хамгаалах корпусын дайчид болоод тэр басижгээ цагдаа нарт бол хүчил тарааж өгöd ингээд нүүр нүдрүү нь хүчил тараагаад хүчил цацаад нүрийн ингээд цохорт болоод нүдийн сохлоо хайдсан мөншин бүр хэдэн зуун мянгаар нэрнэ л да. Тэгжээд нэг мөн дэглэмэг тогтоож авсан. 3 жил ихтэй сургуулийг хааж аваад сая нэг сортолж жагаад сургуулиудыг нээсэн ч байдаг юм уу те. За тэгээ хажуугаар нь бол бас нөгөө Ираны шийтийн тэр шашны лалын хувьсгалыг экспортлох айхтар том хөтөлбөртэй ирсэн учраас бол 1980-аас 88 онд бол Иракта дан хийсэн. Бүс нутгийн бас том дан шүү дээ. 8 жилийн дан тийм ээ. Одоо Иракийн шийтүүдийг дэмжиж Иракийн хүмүүс чинь 60-70% шийтүүд байгаа. Тэднийг босгож аваад нөгөө Саддам Хусейны сүннит загшин газрыг нурааж аваад тэнд өөрийнхөө дэглэмийг тогтоох гэж та хийгээд тэгээд ер нь дайны зам руу орсон л доо. За сүүлийн 15 жил. За ялангуяа энэ 21-р зууны эхнээс эхлээд яг Иранд нөгөө Ахмадинежад миний уулзж байсан ерөнхийлөгчтэй. Тэр чинь бол Америкийн болоод Израилийн эсрэг бол нэлээд тийм одоо эрс хүчтэй тэмцэгч ерөнхийлөгч гарч ирээд ингээд прокси дайнуудыг хийж эхэлсэн. Прокси дэглэмүүдийг тогтоож эхэлсэн. Арабын хавар дэгдсэн дараа бол Иран давхар оролцоод тэр арабууд бол үндсэндээ арабын ардчил гэдэг юм нь ялаагүй. Арабууд ихэнхт нь фундаменталистууд, исламистууд, экстремистүүд засгийн эрхэнд гарцгаасан. Яг тэр дунд нь Иран өөрийнхөө прокси хүчнүүдийг оруулаад тэгээд Израилийн ерөнхий сайд Нетаньяхугийн хэлжсэнээр чиглэлээ 2011 онд л хэлжсэн шүү дээ. Ойролт орнотын 4 нийслэлийг Тегеранаас хинж байна. Ойролт орнотын 4 улс бол Ираны хяналтанд орчлоо. Энэ бол яг Израилийг устгах зорилготой ийм дэглэмүүд бий болчлоо, тогтчлоо гэд. Багдад, Бейрут, за Дамаск, Сана өмнөд Йемен те. Йемен. Тэгээд энэ ийм 4 улсыг бид нар авчлаа гэдэг. Яг үнэндээ л яг Башар Асадын дэглэмийг чинь Орос хамгаалж байсан нөгөө талаас нь бол Иран хүчтэй хамгаалсан. За Иракийн иргэний танд бол шиитүүд бол үндсэндээ ялж гарсан. Иракийн хүмүүс 60% гэж байгаа шүү дээ. Иракийн үндсэн хуулийг өөрчлүүлж хагаад Иракийн ерөнхий сайд нь заавал шиитийн шашинтай хүн байна гэж. Бүр. Тэгээд тэднийгээ бол дэмжсэн. Одоо ч гэсэн Иракт Ираны цэрэг нөгөө корпусын байж лээ л. За нөгөө хүсэтүүдийн чинь засгийн эрхэнд гаргаад авсан, Йемений засгийн эрхийг болгоод авсан. За Ливаныг бол 17 жил иргэний дайныг тамд онгож байгаа. 4 сая хүн шүү дээ. 17 жилийн дараа эргээ харсан чинь Ливаны өмнөд Бейрут болоод өмнөд Ливан тэр чигтээ шиитийн Хезболла болоод Амал гэдэг зэвсэгт отрядын мэдэлд очихсан. Тэнд нь Ираны эрх баригчид эзэн суудсан. Ингээд Хезболлаг бол яг Израилийн ар шилэн дээрээс дайнд оруулчихж байгаа юм л да тий. Тэгээ ингээд нэг прокси хүчнүүд гэдэг чинь юм байхгүй юу? За Сирд байла, Ливанд байла, Иракт байла тийм ээ. За Йеменд байна тий. За ингээд яваад эхэлсэн. За 2011 онд яг Египттэй зэрэгцээд Бахрейнд бас Бахрейний Тахририйн хувьсгал ялах шахсан л да. Бахрейний нийслэл Тахрир гэдэг талбайд бас хувьсгал ялах шахсан. Яг тэгвэл Бахрейний хүн амын 70% шийтүүд байгаа. Тэгэхээр нөгөө хүн Иран араас нь хатгаад Бахрейнийг яг одоогийн Бахрейний хаант засгийг тэр цонх 30% нь бол сүннитүүд цонх байгаа. Тэр цонхын засаглалыг унах гэж хахад Бахрейнд Сауди Араб, Эмират хоёр цэргээ оруулж иж тэр шийтүүдийн бослогыг дарж авсан л та. Хэрвээ Бахрейнийг алдсан бол бүр аюултай юм болох байж. Тэгээ ийм аимшигтай дэглэм байлаа гэдэг ингээ өнөөдөр нэрлээд байна шүү дээ. Өнөөдөр булангийн орнууд Израильтайгаа нэгдээд нэг фронтод байлдчих шиг байна тийм ээ. За Америк Израиль хоёр бол гол хүч нь байна. Иранд бол үндсэндээ дайны байдалтай булангийн бүх Эмирт хаант улсууд нийлчлээ шүү дээ. Сауди Араб,
Эмират, Катар, Кувейт гэх тийм ээ. Оман ч орж иж магадгүй байна. Нийлж магадгүй байна. Магадaltaй байна. Тийм Бахрейн гэх тийм. Тэгэхээр яг одоогийн байдлаар өөрөө энэ хин Трамп хэлээд байгаа шүү дээ. За 47 жилийн турш энэ дэлхийд бол терроризмыг спонсорлсон. За 47 жилийн турш Америкийг үзэн ядсан, Америкийг сөнөөл гэсэн өөрөө лоозонтой. Израилийг өөрөө лоозонтой тийм. Израильд бол бүр хугацаа заасан байгаа шүү дээ. Одоо сая амийн алдчдаг Хаменей чинь бол 25 жилийн дотор Израилийг устгасан байна гэж тийм. Газрын хөрснөөс арчнаа гэх. Тэгээд ухаанда энэ Хаменей чи өөрөө яг Хаменейгийн амьд байхад Хаменейгийн амьд байх үеийн хамгийн сүүлчийн ерөнхийлөгч л дөө. Тэгээд энэ Хаменей чинь ерөнхийлөгчийн ажлыг орхиод Хаменейн залгамжлагч болоод шашны дээд удирдагч болоод гараад ирсэн тийм ээ. Рахбар гэдэг цолтой. Ираны үндсэн удирдагч байхгүй юу? Хувьсгалын удирдагч лидер. Тэгээд энэ Хаменейгээс хойш ерөнхийлөгчдийн байдлыг аваад үзэх зэрэг исламист реформатор гэдэг ингээд тийм. Исламист реформатор гэдэг ингээд солбод яваад ирсэн байдгийг. Одоо Хаменей өөрөө исламист байлаа. Залгаад Рафсанжани гэдэг нь бол айхтар исламист хүн байлаа. За 1990 оны дунд үед шүү дээ. Рафсанжаны дараа бол Хатами гэдэг реформист маягийн бас лам хүн л дээ. Аятолла цалтай. Тэр байлаа. Түүний дараа Ахмадинежад ирлээ. За Ахмадинежадын үед бол ерөөсөө Америк Израилийг устгах нь. Ираны гол дайсан бол Америк Израиль хоёр. Одоо энэ чөтгөр шулмын улсууд. Тэгэхээр эднийг бол газрын хөрснөөс арчин гэсэн өөрөө төрийн бодлого болоо гараад ирсэн. Ахмадинежадын дараа Рухани гэдэг реформатор хүн гараад ирлээ. Нөгөө олон улсын атомын эрчим хүчний агентлагтай чинь зогчлоо, тийм ээ. Нөгөө цөмийн эрчим хүчний асуудлаар гэрээ байгууллаа. Нобелийн өнгөтэйний шагналын Обама хүртлээ, тийм бүр. За дараад нь Рухани үргээд гүйцэтгэсний дараа Райси гэдэг нэг исламист гарч ирээд өгчлээ, тийм ээ. Бас нэг лам байсан шүү дээ. Райсийн дараа одоогийн ерөнхийлөгч Пезешкан гэж. Пезешканыг бол реформист байж магадгүй гэсэн чинь мань хүн нөгөө Рахбарынхаа яг өөрийн мэдлийг одоо яг жинхэнэ исламист эрх хөрөгчдийн л одоо хүүхэлдэй байсан гэж ярих гэдэг юм л да, тийм. Тэгээ ийм дэглэмийг л нурааж яана гэж одоо Трамп ч өөрөө мэдгдлээ, Нетаньяху ч мэдгдлээ. За Ираны нөгөө шах Америкт амьдарч байгаа 2 дугаар Пехлави хаанч мэдгдлээ. Тэгэд бүгд зэрэг мэдгдлээ. Өчигдөр Европын комиссар ерөнхийлөгч фон дер Лайн бас мэдгдэл хийж байна тийм. Европын парламентт мэдгдэл хийж байна лээ. Европын удирдагчид бүгд дараалан мэдгдэл хийгээд эхэллээ. Мерц, Стармер гэх тийм. Ингээд хийгээд байна шүү дээ. Тэгэхээр бол нэг болж өтөхгүй нэг дэглэмийг л даваа хийчихээн даа л гэсэн өгөлтэй тий. Одоо ингээд нурааж яана л гэсэн үг. Би зөвхөн нэг юм гайхаад байгаа. Энэ чинь нодон одоо сая энэ хоёр улс чинь довтлохдоо энэ нөхдүүд ингээд атомын бөмбөг хийх бэлэн болчихлоо. Бид нэр энийг нь даруй зогсоохгүй болохгүй гэж ийм юм хэлсэн. А тэгвэл нодон 25 оны 6 сард энэ хоёр чинь бас дахид том Монгол нисгэж байгаад нэг тэр нэг атомын судалгаач юм уу юуны нэг 4 том объектыг бөмбөгчлөө. Одоо Иран ашгүй атомын бөмбөг гэж биднийг айлхаа боллоо гэсэн юм мэдгэл хийгээд исэн байхгүй. Тэгсэн чинь сая харин дахиад одоо эдгээр чинь атомын бөмбөг хийх гээд байна гэд ингээд шалтгаан хэлээд орцсон. Зүгээр урд нь Ирак руу энэ нөгөө химийн зэвсэг тэй байна эднэр гэж ороод химийн зэвсэг нь олдоогүй нэг юм байж исэн. Зүгээр энэ яг тэр шалтгаан байв тэр нодингийн тэр том бөмбөгт одоо ямар үр дүнгүй болцсон юм уу яасан энэ дээр танд ямар мэдээлэл байна? Тий, ер нь бол Ирак бол төмөн зэвсэг хийж ирсэн юм шиг. Тий, тэр жил бол би Ираны тухай ярьсан шүү. Би нөгөө Иракт байгаагүй гэдгийг би бас арай өөр тайлбарлав. Химийн зэвсэг шүү дээ, тий. Нөгөө төмөн зэвсэг хийж ирсэн. Оо бас уу. Тий. За. Яг тэгвэл Иракийн төмөн зэвсгийн байгууламжийг 1981 онд бол Израиль сөнөгдсөн. Израилийн авиац нисээд тэгээд бүгдийн газар дээр сөнөгдсөн. Дараад нь 2005-6 оны үед лөө Сирийн цөмийн зэвсгийн объектыг бас сөнөөсөн. Тэгжээж эдний чинь гарын хэмж авсан. Иран бол суурь судалгаа маш сайн хийсэн.
За тэгээд цөмийн байгууламж олонтой нууцлагдчихсан. Одоо их газрын гүнд нууц байдаг. За тим технологи нь байдаг. Тим технологи олоод авсан. Сая энэ халдлага хийхээ өмнө Америк Ираны хооронд чинь 2 жил шаттай хэлцээ явагдсан шүү дээ. Оманд явагдсан, сүүл Швейцарт явагдсан. Тэгээд Америкийн тавьж байсан шаардлага тодорхой байсан шүү дээ. Хонд ураны баяжуулалтыг бол 60% төрөгдсөн байна. Ураны баяжуулалт 60% төрөх юм бол энэ атомын зэвсэг цөмийн бөмбөг болчдөг юм аа. Тэгэхээр энгийн атом гэж байх гэж байгаа бол хэрвээ эрүүл мэндийн зорилгоор ашиглах гэж байгаа бол эсвэл атомын энгийн эрчим хүч гаргах гэж байгаа бол ураны баяжуулалт 3.6% таа байхад болдго юм аа. Та нар над 60% буулгаж хагаад 3.6% дээр авчирна. А баяжуулсан уранаа бол олон улсын атомын эрчим хүчний агентлагт хураалгана. За. Ийм шаардлага тавиад байсан байна. А гэтэл Иран бол цаг хожих гээд тэр шаардлагыг хүлээж аваагүй хоёрын хооронд 3 дунд хариу өгөөд тэгээ цааргалаад байсан. Бараг сард орчим хэлцээ хийж. Тэгээ өгөхгүй байсан л да. Өгөхгүй гэж тийм. Ер нь бол ингэж Америкт бид цөмийн урана өгөхгүй гэдэг ингээ хатуу шийдсэн. За энэ үл яг нэг шалтгаан байна. Өнгөрсөн оны 6 дугаар сард 12 хоногийн байлдаан гэж байгаа шүү дээ. Би өдрийн биш хоногийн гэдэг чинь шөл бөмбөгжсэн учраас хоногийн гэж хэлээ. Тэгэхэд бол Израиль Америкийн хамтарсан нисгүүчин Ираны тэнгэрт бол 10-гүй хоног ноёлсон л доо тийм. Эхлээд нэг агарын товтлогоос хамгаалах бүх систем нь устгаж аваад тэгээд бөмбөгдчихсэн байхгүй. За тэгтэл бол бас үлдсэн байж. Нөгөөдөл баяжуулалтаа дахиад хийгээд байсан байх тийм. Одоо тэр Фордо гэдэг тийм тэр цөмийн байгууламжид одоо Сфахан оролцоо байж. Тэнд хийгээл байсан байна тийм. За дээрэс нь бол яг саяын одоо 48 цагийн байдал. Одоо чинь 72 цаг нараа болоог байх шиг байна. Энэ бөмбөгдөө тийм ээ. 72-нд өгч явах шиг байна. За 48 цагийн байдлаар бол Израиль 2300 агаарын цогцолт өгсөн байна. Одоо 2300 бөмбөг пуужин залуурт сумаар харуулж. За Америкийн зөвсөлтгүйчин 1500 харуулж гэж. Тэгэхээр чи одоо нийлээд эн чинь бараг 3800 цогцолт өгсөн байна шүү дээ. Тэгэхээр энэ 3800 цогцолт гэдэг чинь бол өнгөрсөн 6 дугаар сард Иранд хийсэн цогцолтоос хамаагүй даваа явчихж байна л да. Тэ? Тэгээд яг цогцолт бол байгаа сайн онж явах шиг байна. Ер нь бол зэвсэг техникийн технологийн даваа байдал гэдгийг энд харуулж явах шиг байна. Тийм ээ. Трамп ч их зоригтой мэдгэл хийгээд байна. Тэгээд Америкийн зэвсэг түвшний штабуудын дарга нарын хорооны дарга одоо Денкен гэдэг хүн өчигдөр бас нөгөө Hexet цайтайгаа хэвлэлийн хурал хийж байгаа харагдан л шүү дээ. Нөгөө бүр зорилгоо бол тодорхой ярьсан шүү дээ. Ерөөсөө тийм газар агаар тэнгист бол тэгээд кибер орчинд бол Ираныг бол бүр сулдаагаад мөхөөгөөд бүр устгаа сониогоо тайнаа тий. Тэгжээж бид энэ байлдааны ажиллагааг төгс төгөлдрийн уул дуусгана гэд хэлчих шиг болно лээ. Тэгсэн. Тэгээд дэглэм солих процесс явагдаад эхэллээ гэж. Нетаньяху өчигдөр бол шууд зарлсан л та. Ерөөсөө дэглэм солих. Биднийг алан устгах гэсэн энэ харгас дэглэмийг л сониох явдал мөн гэж хэлчихэж байна. Тэ? Яг тэгвэл 25 жил 47 жил занл хийллээ. За ойрын 25 жилд устгах гэсэн том програмтай байж. Тийм ээ. Тэгээ үргэлж ингэж алж чадна сонио та нарыг газрын хөрсөөс арчин далай живүүлэн жүв төм болгоныг ална гэсэн ийм л аюултай дэглэмийг бид сониож ийн гэсэн юм ярина лээ л дээ. Тий. Тэгэхээр яг хуу дэглэм солих процесс юунаас холбогдолтой юм гэдгийг би бас Америкийн өөрийнх нь их сурвалж болоод эрдэмтдийн бүтээл номоос нь судлаад байгаа юм л да. Энэ Трамп гэдэг чинь зүгээр сэтгэлийн хөөрлөөрч гэдэг юм уу? Америкийн цэрэг зэвсгийн эд чид хүчинд найдаад одоо бэр суугаад тийм ээ. Ингэж байлдаад байгаа юм биш л дээ. Бас цаанаа чинь номлолтой цэргийн стратегтэй. Тэгээ Америкийн стратеги бол хоёр ч номлол дээр одоо яг хэрэгжээд ах шиг байна. 2003 онд Марк Палмер гэдэг онолч үзэл сурталч одоо нэг баг бүшт бол энэ муу мухай юмны тэнхлгүүд гэж нэрлэл заагаад одоо 44 дарангуйлагчийг 21-р зуунд Америкийн нэгдсэн улс жагсаалаас гаргажээд дайны дэлхийн амар жимээр болно гэсэн онлоо дэвшүүлсэн 44 бүр тоо заасан. Энэ дотор Иран ч явж л байгаа тийм. Хойд Солонгос, Сир,
Куб, Венесуэл тэр бүгд байсан л да. Орос тийш арай орог байсан уу? Гэхдээ Орос хятадын нэрлэлсэн байна. Нэрлэлсэн байна. 44 дотор байгаа. Тэгэхээр тэр Палмерын онол бол тухайн үед муухайн тэнхлэг гэдэг юм гаргаж ирээд excess of evil гэж яагаад Буш чинь анхныхаа дайнуудыг хийсэн шүү дээ, тийм. Одоо Талибаны эсрэг нөгөө Афганистаныг буулгаж авсан, Иракийг чөлөөлсөн, тэргээд Иракийн хөгжил ажиллагаа тэргээд явуучих юм бол тэгээ Бушийн үед. За Бушийн дараагийн ерөнхийлөгч Обама 2008 онд ялж хахад Обамад зөвлөхөөр Америкийн ардчилсан намын бас нэг онолж гарч ирсэн нь бол Роберт Каган гэдэг хүн. Роберт Каган бол 21-р зуунд Америкийн нэгдсэн улс болоод Америкийн холбоотнууд өрөндийн либерал ардчлалын дорны их автократ дэглэмттэй тулднаа гэсэн онол гаргаж ирсэн. За өрөндийн ардчлал, либерал ардчлал гэдэг нь мэдээж Америк болоо түүний холбоотнууд ойлгомжтой тийм ээ. НАТО, Европын холбоо, Япон, Канада, Манад гэдэг бүгд ар. Нөгөө талд нь дорны их автократ дэглэмт гэдэг нь Орос, Хятад, Иран, Хойд Солонгос энэ тэргээ бүгдийг нэрлэлсэн байгаа. Венесуэл, Куб, гэдэг бүгд байдаг. Тэгэхээр эдэнтэй тулд ийм цаг үе ирлээ гэж. Тэгэхээр яг орчин үеийн тулдаа юу юм бэ гэхдээ дэглэмүүдийн хоорондын дайн. Нөгөө өрөндийн либерал ардчлалын тэр хорт тийм ээ нөлөөнөөс хамгаалахын төлөө Украинд байлжилэн худлаа биш тийм ээ. Украиныг европчлуулахгүй, НАТОд элсүүлэхгүй, Европын холбоонд элсүүлэхгүй, Европын Украин байлгахгүй зөвхөн Москвагийн хяналтанд орох Беларусь маягийн Украин байлгана гэсэн л дайн явж байгаа шүү дээ. Үүндээ бол. Үүндээ. Би муу хэлж байгаа юм биш. Яг л бодлогон төр, геополитикэн төр. За, ингээ Иранаа алдаад явлаа. За, Иран одоо өнөөдөр дэглэм унаалвал Пехлевич вэ, хинч вэ? Иранд бол одоо өөр сонголт байхгүй. Ираны ард түмэн угаасаа сая 2 оны цаг дээр тэмцээд босоод олон 10,000 амнасаа өргөж байгаа тийм ээ. Ариугүй эргүүлчихтэй шахсан тийм. Эргүүлчих шахсан. Нөгөөдөл нь ч цус урсгаад дарж авсан. Тэгсэн. Одоо 30-40,000, 50,000-аар нь алсан юм уу? Яасан тийм ээ. Одоо тэгэхээр эргээд бол Ираны ард түмэнд бол Трамп болоод Нетаньяху өрөөлөнд дуудаад байна шүү дээ. Одоо над цэрэг улс төрийн оройг нь аваа хийчлаа. Над айхтар дарангуйлагч чинь аваа хийчлаа, устгачлаа. Одоо та нар Ираны ард түмэн эрх чөлөөгөө ирээдүгөө гартаа аваач гэж. Фондерлайн бас уриалсан байгаа. Ираны ард түмэнд одоо л жинхэнэ найдлага төрөхөр боллоо. Ирээдүгөө та нар гартаа аваач гэж. Тэгэхээр засгийн эрх солиочул гэсэн үг байхгүй. Засгийн эрх соль бол ардчилсан Иран барууны талыг баримтлсан. За цэцэглээ хөгжсөн гэдэг нь одоо хондоо асуудал байна. Ийм л Иран гарч ирэх гээд байгаа байхгүй юу? Одоо Сирийг тийм болгож байна, Ирак тийм болдгоо болцсон байна, тийм ээ. Ингээд цаашаа явна шүү дээ. Тэ? Хондоо Ливан гэхэд л одоо Хезболлагаас салыг л өчигдрийн байдлаар Ливаны ерөнхийлөгчийн зарлиг гаргаад Хезболла болоод энэ шиитийн зэвсэгт отрядуудыг хууль бус цэргийн бүлэглэлгээд зарласан хууль гаргаж явах шиг байна. Одоо ингээд үндсэндээ Ливанаас хэд алга болох нь байна. Тийм ээ. Тэ? Тэг энэ ч одоо юу гэдэг юм бэ? Ойрог торнтыг одоо ингийн том инх тавины бүс нутаг болох үйлсгэж баруун тал яриад байна л да. Одоогоор би энийг бол батлах гайгүй. Тэгтээ болж байгаа үйл явдал ерөөсөө л энэ. Тийм байна. Та одоо тэгээд за дэглэм солигдохоор болвол Ираны ирээдүйг та яаж харж байна? Тэрнийг дөрвөө явчихсан хааных нь хүү одоо байгаа юм байлээ. Тэ тэр хүн бол би эргэж очино гэдгийг гисэн. Гэхдээ Иран ч одоо миний мэдж байгаагаар болохоор их олон үндэстнүүдээс бүрдсэн тийм улс юм байлээ шүү дээ. Тэгээд одоо тэр хааны хүүхдийг одоо энэ Ираны нийгэм хүлээж авах нь юу байдгийг бол гэсэн бас тийм эргэлзээ байт юм байлээ. Тэг энэ дээр би таны одоо тайлбарыг сонсъё гэж бодсон. Энэ Трампын болоод Нетаньяхугийн явуулж байгаа бодлого гэдэг юм. Одоо Иранд явуулж байгаа бодлого. За дээрээс нь Пакистанаар төлөөлүүлээд Пакистанаар гар хөлөө хийгээд Талибаны дэглэмд бас нэг ихний цогцолтуудыг өгчих шиг боллоо тийм ээ. Афганистан, Пакистаны хооронд дандигдээд авсан шүү дээ сая. Тэгсэн тий. Одоо цаашдаа бол яах юм байгаа юм бэ? Энийг ажиглаад байвал яг одоо 21-р цууны энэ цаг үед дэлхийд дахин одоо лалын терроризм эсрэг. За терроризм боли экстремизм тийм ээ. Одоо фанатизм тийм ээ.
тэр лалын шашны дарангууллын эсрэг их том ховсголыг л энэ лалын бүс нутагт өдөөгөө тавьчихуу гэсэн ийм ерөнхий зургал буугаад байгаа юм л да. За. Яг тэгвэл Иранд энэ шашны харгас харанхуй дэглэм унна гэдэг чинь Ираны ард түмнийг эрхчлөөтэй болгоно. Тэгэхээр 47 жил эднийг барьж исэн одоо хатуу дахиад барьж исэн үдэл суртал нь унжихтай зэрэг тэр олон үндэстэн ястан бол цаашаа бол тийм ээ одоо эвлэлтэн зогцоод явах болов гэсэн ийм ерөнхий горилго энэ баруун талд байна. Тэ? Тэгэхдээ хондоо ингээд үндэстнэр нь хуваах юм бол Ираны чинь хүн амын ихэнх нь персүүд хоёрдугаар Азербайджаны иргэдээс ч их Азербайджаны хүн амаас илүү их азербайджанчууд Иранд байж байгаа шүү дээ. Тийм гэсэн. Тэбриз сотгол ингээл тэр чигтээ хаашаа явчихна те туркменууд байна те белужууд байж байна арабууд байж байна те ингээ явчихна л да. Тэгэхээр бол энэ шашны дарангуйл нь алга болчихтой зэрэг одоо тэр шашны үдэл суртал гэж нөгөө бахин дотор барьж ирсэн одоо хүний тарих оюуны чинь тийм ээ бадцсан тэр үдэл суртал нь алга болчихтой зэрэг аянда арчлаас өөр 3 дахь вариант байхгүй. Залуу коммунизм байгуулна гэж байхгүй тийм. Энэ рүү орно гэсэн ийм ерөнхий зургал байгаа юм байна. Тэгэхээр бол Пехлеви гэдэг чинь аав нь бол тэр 79 онд төгдөөж явахдаа нүгэлтэй хүн байсан байж болно. Хүүн өнөөдөр тийм ээ 2 дугаар Пехлеви хаан тийм Иранчуудын ялангуяа хөлийн чадд байгаа Иранчуудын оюун санааны эцэг нь болцсон юм байл ш. Тийм одоо Америк нэгдсэн улс тэгтэл 2 сая Иран хүн байгаа ш. Тэр 2 сая Иран чинь ихэнх нь бол энэ нөхрийг чинь өдөрдөгчөө гэж үздэг. Тэгэхээр одоо энэ Иранд дэглэм улсны дараа энэ хөлийн чадд байгаа ялангуяа Америк, Европт байгаа тэр олон сая Иранчууд бүгд нутагтаа эргэж ирнэ. Барууны соёлын үрийг тарина. Тийм ээ? Нөгөө огт бүсгүйчүүл чинь миний юбкөө өмсөд нөгөө хар хэвлүүрээ авч хаяад тийм ээ? Ингээд ад жаргалаа эхлээд идлээд хэлнэ тийм. За нөгөө олон лам нар ич одоо төв май гин штэ тийм. Одоо энэ олон мичэтүүдийг аяг бол цөмийн нураад гэм шатаад гэм юу ч болох юм. Яг ийм юм руу орчих бол гэсэн юм ерөнхий зургал байгаа юм байна. Одоо баруун тал тэрийг хүсэж байгаа юм байна. Тийм байна. Энийг би яриаггүй шүү. Би нөгөө барууны мэдээг л яриад байна шүү. За. Тэгэд энд миний ч байх. Ер нь ингээд энэ дэлхийд дахнаар гайхаад байгаа юм нэг юм байгаа юм. Тэр нь юу гэхээр энэ Орос, Хятад, Иран энэ төр чи одоо бүр амар холбоотнууд тийм ээ биеиндээ одоо хүнд үе туслах барих одоо хилцээртэй ч юм уу ер нь л одоо амар холбоотнууд гэж дэлхийн нийт хардаг байсан чинь ингээд бөмбөгдүүлээд эхлэхэд нь нөгөө хоёр ингээд одоо бүр таг дуугай одоо ямар ч тоглоом Гэхдээ яг нэг мэдгдэл гаргасан. Тийм мэдгдэл гаргасан байлээ шүү дээ. Өчигдөр Шанхай хамтын ажиллагааны байгууллагын мэдгдэл. Тийм одоо энэ талаар тэгээд энэ нөгөө ингэж өчөөд байна л да. Энэ Орос Хятад хоёр чинь ямар ч одоо ханилгаагүй түнсшүүд үнэн чүж түнсүүд юм байж штэ гэсэн одоо бусад тийм дэглэмүүдэд тийм нэг мессеж очиод байгаа юм уу да. Тийм ээ? Нөгөө гол түнштэй тусалсангүй ч гэдэг юм уу нэг тийм юм. Орос Хятад хоёр чи өөрөө цэргийн судалгааг бол өндөр түвшинд хөгжүүлсэн айл л да. За. Бид Америкаас болоод өрөндөөс цэрэг зэвсгийн технологийн төвшөнд хэр хоцрогдсон бэ гэдгээ мэддэг болсоод байхгүй. За. Тийм. За. Сөргүүлээд байлчиж чаддаг болсоод биш. Тийм. Яг өнөөдөр бол цэрэг зэвсгийн давуу байдал гэдэг юм уу технологийн давуу байдлаар бол Америк бол илүү хэрэгцээ л да. Бүр өстой үнэхээр даналцж байна тийм. Израиль ялгаа байхгүй адилхан тийм. Израилийн тэр өчөөхөн нутаг дэвсгэрээс яагаад 300-400 онгоц гинт хөөрдөг юм. Тэг нэгийг сөнөхгүйгээр Ираны тэнгэрт ингээд ноёлж штэ тийм. Тэгэхээр энэ технологиг яаж чадахгүй л дээ. Өнөөдөр одоо Хятадын агаарын товтлогоос хамгаалах системийг бол шившиг болгож аялаа гэж бичээд байна л та. Одоо баруун талд бичээд байна. Оросын цэргийн шинжээчнэр бичсэн байна лээ. Яг тэгвэл Венесуэлд ашиглаж чадаагүй. Чадаагүй тий. За Иран чадсангүй. Тий. За Оросынх нөгөө S300, S400-нууд байсан уу? Байсан. Тий. Бүр өнгөрсөн 25 оны 6 дугаар сарын 12 хоногийн байлдаанд бол Оросын S300, 400 бүгд байхгүй. Цөмийн авчиад сүрөөцсөн байгаа юм л да. Тэгэхээр ганц чонх чадахгүйгээр тий. Тэгэхээр цэрэг зэвсгийн хоцрогдол гэдгээ манай хоёр хөршүүлвэл ерөнхийд нь гадарлаж явах шиг байгаа. За. За бас нэг зүйл бол
Энэ Иранч өөрөө Шанхай хамтын ажиллагааны байгууллагын жинхэнэ гишүүн маш их яралтайгаар хэлсэн. Ер нь Шанхай хамтын ажиллагааны байгууллагыг өргөжүүлэх асуудлаар бол Орос Хятад хоёр бол байр суурь их зөрүүтэй байсан. Хоорондоо бол яг зөрчил нь ил биш далд явагдчихсэн л да. За ингээд Шанхай байгууллагыг ерөөсө өргөжүүлнэ гэдэг асуудлыг Хятад их болгоомжтой авч үзсэн. Ягаад гэвэл Орос бол ерөнхий эсрэг байж магадгүй гэсэн улс болгоныг эндээ элсүүлнэ гэдэг Оросын техникийн стратегийн түншлэлдээ найдаад энэ техникийг зүтгүүлсэн чинь Хятад хүлээж авахгүй байжгаад за энэ техникийг элсүүлж байгаа юм бол бид Пакистанаа элсүүлнэ гэдэг хоёулангийн орсон. Дараад нь Ираныг элсүүлнэ гэдэг явахад Орос саналтай явахад Хятад хүлээж авахгүй байсан. Тэ? Тэгсээр ягаад Орос бол 2-2 өөрийнхөө түншийг бол Шанхай байгууллагад элсүүлж авсан байхгүй юу? За Иран, Беларусь хоёрыг. Тэ? Ингээ аруулаа болцсон байж байдаг. За ингээд нэг Батцол нэгдэлтэй болчихоо гэж Шанхай байгууллагыг үзэж сая яг энэ дайныг эхлэхийн өмнөхөн одоо бараг 1 хоногийн өмнө баха. Шанхай байгууллагын бүр эрхт гишүүн Энтекийн ерөнхий сайд Нарендра Моди Израиль дуулаантай айлчил хийгээд 10 хэдэн чухал хэлцээр байгуулаад тэгээд тэр дотор хамгийн их бахархалтай ярьж байгаа юм нь за Израилийн Кнессет буюу парламент дээр хэлсэн үгэндээ тэмдэглэсэн ерөөсөө энтэг Израилийн стратегийн түншлэлийн харилцаа бол энэ 21-р зуунд үлгэршээ болохоор агуу их түншлэл гэж зарлаад ингээд үндсэндээ бол нөгөө Шанхай байгууллагын чинь үндсэн гишүүн энтэг маань хэрэг дээрээ бол Израиль Америкийн талд дефакто орчихсон. Өнөөдөр Иран нөгөө Шанхай байгууллагын гишүүн Иран руу 1 хоногийн дараа халдж яхад энтгийн зүгээс ямар ч мэдгдэл хийхгүй ингээ хайчлаа штэ. За дээрээс нь Шанхай байгууллагын үндсэн гишүүн Пакистан, Шанхай байгууллагын ажиглагч гишүүн Афганистан руугаа халдаад байлдаад хоёулаа дайны байдалтай байж байгаа тийм. Тэгэхээр бол Шанхай байгууллага Батцол нэгдэлтэйгээ аруулаар нийлж яагаад. За тэгээд нөгөө одоо түнш гишүүн орнууд нь оролцоод 30 хэдүүлээ нийлж яагаад энэ том мэдгдлийг гаргачихгүй гэдэг нь бол эргэлзээтэй байна л да. Өчигдөр одоо Бээжингээс тойрогдсон мэдгдлээ Шанхай байгууллагын нарийн бичгийн дарга нарын газар чинь Бээжинд байгаа шүү дээ. Тэндээс бол Шанхай байгууллагын гишүүн улсууд гэж яагаад нэг 4 поинттай мэдгдэл гаргасан байна лээ. Би өнөөдөр орчуулад фейст оруулаад тавьчихсан байгаа л да. Тэ. Тэн дээр бол зүгээр санаа зовниж байна. Тийм ээ. Аливаа улс орны бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үлдэх хэрэгтэй, нэгдсэн үндэсний байгууллагын төрмийн зарчмуудыг мөрдөх хэрэгтэй, олон улсын хууль эрх зүйн хэв хэмжээг мөрдөх хэрэгтэй гэсэн тийм уриалга байна лээ. Тэгээд яг төгсгөлт нэг өгүүлбэр байна лээ. Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн улсууд бол Ираны ард түмэнтэй ба Ираны засгийн газартай юу сайн нэгдэлтэй байна, түүнийг дэмжинэ гэсэн тийм үг байна лээ. Гэтэл бол би энэ Төв Азийн 5 улс одоо хондоо 5 дээр нэг гэсэн томьёоллоор Америктэй, Японтой, Италитай, Европын холбоотой түншлэл болцсон Төв Азийн орнууд өнөөдөр яг нэг нэгээрээ Ираны талд дуурч хамаагүй юу? Эргэлзээтэй л байна л да. Тийм ээ. За яг Орос, Хятад, Беларусь энэ хэд дуурч болно? Энтэг дуурч байна уу? Байхгүй. Тэ? За Талибаны Афганистан дуурч байна лээ. Тэ. Бид тэмцэхэд бэлэн байна гэх тийм. Тэгэхээр өнөөдөр яг стратегийн түншлэл гэдэг чинь нөгөө Нарендра Модигийн хэлсэн Израиль энтгийн стратегийн түншлэл жинхэнэ түншлэл юм уу? Орос Ираны ижвэрэн стратегийн түншлэл нь биш гэж ойлгоход хэцүү болчиход байна л да. Оросчин бүр давуулаад ижвэрэн стратегийн түншлэлтэй. Байгуулсан байгаа шүү дээ. Нодлон 25 оны 1-р сард 1 жилийн өмнө байгуулсан. Тий. Тэгээ одоо өнөөдөр бол тэрний үр дүн гарсангүй л дээ. Тэглээ. Энэ Герасимов хэлж илээсэн бид Иранд өөрийнхөө мэргэжилтнүүдийг очуулчихсан. Манай цэргийн мэргэжилтнүүд болоод манай завсгийн мэргэжилтнүүд байж байгаа. Тийм учраас Ирантай дан хийвэл та нар сайн үзэхгүй гэж Валерий Герасимов мэдгэжсэн байл шүү дээ. Тэгээ одоо тэр нь байна уугүй юу? Нэг Оросууд нэг орж иж байлдах юм уу? Одоо хуурай газрын дан эхэлчих юм бол Оросын мөн зэрэг гараад ирэх юм уу? Тэрийг одоо мэдэхгүй л дээ, хэлж мэдэхгүй байна. Тэ? Нөгөө лалын хувьсгалыг хамгаалах корпус дотор нь Оросын маш их зэрэг байж байгаа юм бүүм үд. Энийг хэлж мэдэхгүй байна. Тийм яг нөгөө нэг Америк чинь нэг
Иран руу ингээл нэг баахан хүч татаал олон хөлөг онгоцуудыг татаал ингээл тэр явцад яг тэр үед штэ Бээжингээс их олон одоо ачааны онгоц Тегеранд буугаад байна гэсэн юу авчирж байгааг нь мэддэхгүй байна гэсэн нэг тийм мэдээлэл яваад байсан байхгүй юу. Тэр тал дээр танд ямар тодорхой мэдээлэл байна? Өмнөхөр тийм юм авирч очсон юм уу? Ер нь ихэнх нь агарын давталгаанд хамгаалах зэвсгүүдийг өгч ирсэн шиг байна. За. Тэгээ тэр сая өөр ашиг өгсөн. Агарын давталгаанд хамгаалах зэвсгүүд. Тэгээ одоогийн байдлаар энэ 48 цагийн дараа ингээ үзэгдүүлэр нь Ираны агарын давталгаанд хамгаалах системийг үндсэнд нь Америк Израилийн нис хүчим устгаа дууссан бололтой байна. Өөртөө тэгж мэдэгдээд байна. Тийм. За дээрэс нь бол энэ Ираны нэг ард түмний баслага тэмцлийг дарсны дараа нэг цус урсгал дарсны дараа 1-р сарын сүүлч 2-р сард чинь Ормозын хоолойд Хятад Ираны за Иран Хятад Оросын хамтарсан тэнгисийн цэргийн сургуулиуд болсон шүү дээ. Ормозын хоолой Аманы болонт болоод байсан шүү дээ, тийм. Одоо тэгсэн сураг чимээ алгалдаа. Тэгэхээр яг энэ байлдаан болж байгаа процесс гэдэг юм уу? Энэ бүс нутагчин бол за мэдээж Ираны хуурай газар. За энэ бол яг дунд дорнотын бүс нутаг. За дээрээс нь далай тэнгисийг аваад үзэх юм бол Персийн болон бүхэлдээ Ормозын хоолой. Тэгээ Аманы болон. Тэгээд нэг Арабын тэнгисгээ явчихсан шүү дээ. Тэгээ энтхийн далай гэдэг энэ салбар том далаар орчин шүү дээ. Тэгээд нөгөө Диего Гарсиа арал гэдэг нэг Америкийн цэргийн бааз байдаг. Тэгэхээр энэ одоогийн байлдааны явцад нэг юм юу харагдаж байна вэ? Ягаад энэ Эмират хамгийн их хэлбэгдэж байна гэж тийм ээ. 14-өөс 15 улс бүс нутаг болоод цэргийн баазууд Ираны цогцолтонд өртлөө гэж тийм ээ. Янз бүрийн байдлаар олон тийш нь пуужин харавжээ. Кипр хүртэл харавсан байна тийм. За тэгтэл бол Эмират нэлээд хогсон байдалтай байгаа юм. Тэгэхээр Арабын нэгдсэн Эмират улсын чинь 3 арлыг энэ лалын хувьсгалыг хийсний дараа Ираны одоогийн дэглэм чинь тэнгист төлмгөлүүлдэ булаагаад авсан байна. Тэгэхээр тэр 3 арлыг тойруулсан. Тэгээд тэр Ормозын хоолойг үндсэнд нь гартаа авчлаа гэдэг чинь тэр юм байна. Тэр 3 арлыг тойруулсан хээрийн сургуулиуд хийгээд байсан. Одоо миний тооцож байгаагаар бол энэ Америк Израилийн давталгаан дууссаны дараа одоогийн дайн дууссаны дараа тэр 3 арлаа Эмиратанд буцааж авч таарах баг. Тэгээ болоолгдсон хууль бус гэж үздэг. Тийм учраас Эмират Иран хоёрчид харилцаа нэг маргаантай зөрчилтэй тийм. Тэгээ яг энэний дараа нэг юм байгаа юм. Нөгөө Авраамийн хэлцээр гэж тийм ээ. Одоо Авраам Линкольнийн нэрээр Авраам гэдэг. Одоо 2020 онд Нобелийн эмэгтэйний шагналд гордоод Трамп өмнөх засаглалынхаа 45 дугаар ерөнхийлөгч байхдаа хэрэгжүүлсэн ойролт орнотын Арабын 4 улсаар Израилийг хүлээн зөвшөөрүүлээд гарын урсгал зуралцсан байгаа шүү дээ. Одоогийн байдлаар бол Израилийг хүлээн зөвшөөрсөн 7 улс байна. За энэ мөргөл дооны дараа одоо саяын дайны дараа ингээд 8-9 10 11 гэдэг ингээд явж их баг. Одоо бүгд нэг фронтод байлдаж штэ. Америк, Израиль, Сауди Араби, Катар, Кувейт, Эмират бүгд байлдаж байна тийм. Яг Эмират өмнө дипломат харилцаа тогтооцсон. Тэр 20 онд орцсон. Бусдууд нь ингээд тийм. Бахрейн энэ ороод ирж штэ. Тий, тэгээд энэ би нэг юм гайхсан байхгүй. Энэ Иран чинь нөгөө нэг бид нар одоо энэ Америкийн цэргийн баазууд байгаа тэр улсуудыг л цэргийн баазыг бөмбөгж байгаа шүү. Тэрнээс тэр улсууд руу бид нар алдаагүй шүү гэж хэлж пууж харавцсан мөртөрөө тэр Сауди Арабийн тэр том нефтийн үйлдвэрийг буудсан байна. Одоо тэр Дубай хотын гой тэр буудлуудыг буудаад байна эдгээр чинь. Катарын байгалийн хин том юу нөөц бас бөмбөгчлөө. Энэ яагаад ингэж өөрсдийнхөө эсрэг нөгөө арабынхаа улсуудыг өөрсдийнхөө эсрэг өөрсдөө ингэж бий болгоод байгаа юм биш үү гэ би гайхаад байгаа байхгүй юу? Ер нь одоо нэг Ираны чинь одоо цэрэг улсын дээд орой гэдэг чинь одоо анхны цохилтоор тийм ээ 2-р сарын 28-нд цохилт өгсөн шүү дээ. Тэгэл анхны цохилтоор бол Аятолла Хаменеиг мөн 40 гаруй генерал дээд тушаалын офицеруудтай устгачлаа гэдэг байгаа шүү дээ. Гэсэн. Батлан хамгаалгын сайд тэгээ Жанжин штабын дарга нөгөө лолон хувьсгалыг хамгаалах корпусын дарга тагнуулын сайд мэд гэдэг ингээд бүгд яваад өглөө тийм. Ингээд цэрэг улс төрийн удирдлага байхгүй командлын чинь хамаг 3 замын цэргийн бүх командлагч алуулсан тохиолдолд бол нөгөө хяналтгүй тэр их зэвсэгтэй юм шин тэгээд дор дураараа
Бараг тий ердийн тэр канапон дээр сууж байгаа нэг хорондоо нэг генерал ч юм уу нэг дэд хорондоо ч юм уу ингээ канап тараад листээс нь хараад байгаа байхгүй. Тэгж үзэж байгаа юм байна лээ. Тэрээс энэ бол зохион байгуулалттай хийж байгаа дайм биш юм байна. За тий. Яг нэг онлжсэн хуучин онлоо тавьсан байнуудаа тэгээд онж байгаа царай гэж тий. Тэгж энэ Израилийн цэргийн шинжээчнэр ярьж л шүү. Тэгэхээр энэ бол нэг тийм удахгүй байх гэж бодоод байна. Тийм байна. Тэгээд бас миний нэг олж үзсэн мэдээлэлээр чи энэ одоо энэ Пуужин дрон юу ч үгүй одоо энэ алсын зайн тусгалтай энэ арсеналаараа Иран ч дэлхийд 3-т ордог гэж шүү. Тэр тоош ирэхээр мундаг байж болно. Тий. Тэгээ одоо тэр маань дай эхлэнгүү чинь тэдний тэр агуулгах тэр онгоцныхын зогсоол дээрээс нь энэ тэр маш их услагдсан юм байна шүү дээ. За энэ бол тий 80-аас 88 онд Ирактай байлдахдаа хамаг зэвсгээ шавхсан айл. Иран бол Иран Иракийн данд. За 88 оноос хойш одоо боддоо тийм ээ. Одоо 40 орчим жил бэлтгэсэн байна шүү дээ энэ данд. Тийм байна тий. 40 орчим жил Израилийг устгах гэж бэлтгэсэн. Израиль болоод Америкийг одоо нэг сатан гэж байгаа шүү дээ тийм. Одоо чөтгөр шулмын Америка устгах гэж бэлтгэсэн. Энэ дайнд бэлтгэсэн. Тэгэхээр 40 орчим жилийн дайны бэлтгэл гэдэг бол өнөөдрийн байдлаар ийм их Пуужин, зэвсэг, техник хураачих болцоотой тийм ээ. За тэгээд эн чинь 1988 онд Иракта дайнд дуусч хахад 2000-аад оны үед ч гэдэг юм уу. Тэгээд 1990-ад он 2000-ад оны үед эн чинь хойд солонгосоос Скад гэдэг Пуужин аваад байсан байхгүй худалдаж аваад байсан. Тэгээд хойд солонгос одоо зэвсгийн гол наймаач нь байлаа шүү дээ. Тэр нь бол 1960-ад оны зөвлөлтийн SS-20 маркийн Пуужингууд л та тийм ээ. Одоо ухаанда газар гэсэн английн Пуужингууд тэрийг аваад байсан байхгүй. Тэгээ сүүлдээ технологи хөгжүүлсээр тийм ээ. Өөрсдөө хийдэг болсон. Өөрсдөө үйлдвэрлэдэг болоо тийм ээ. Тэгээд цөмөн цэнэгдэх шуутаа болгож тавиад ийм л байдалтай байна тийм. Тэгэхээр бол ураны баяжилт 60% гэхийг утгал бол цөмөн зэвсэгтэй баг гүрэн бий болж ирсэн юм байна шүү дээ тийм. Тэгэхээр одоо энийг л дуусгаж авах тийм ээ хураах. Тэгээ Израилийн тавьж байгаа шаардлага бол зөвхөн цөмөн зэвсгийг нь устгах зогсохгүй. Цөмөн зэвсгийг тэр цаана байн төрөгдөг хэрэгслүүд стратегийн болоод баллистик Пуужингууд төв хоорондын болоод 2000 км-ийн тусгалтай баллистик Пуужингуудыг устгах нь. За дараа нь тэр прокси дайн явуулдаг цэргийн машиныг устгах нь. Прокси дэглэмүүдийг устгах нь. Гэт ингээ 3-4 зорилго тавьж ясан сүүлдээ дэглэм солин болоод нэмэгдээ явж байгаа шиг байна тийм. Тийм байна. Одоо нэгэн тэхэцнийг ер нь бүр дуусгаж авъя л гэсэн юм шиг байна. Аль нь тий. За энэ одоо тааш түрүү хэлнэлээ тэр нэг 44 улсыг нэрлэлсэн байсан гэж. Тэрний л эсрэг юм одоо тэгвэл бүр том хэмжээгээр өргөн масштабаар эхэлсэн юм байна гэж би таны ярианаас ойлголоо. За тэр нь юун дээр батлагч вэ гэхээр Сирийг одоо Америк авчлаа те бараг те. За тэрний дараа Венесуэл байна. За Кубыг ингээд тойроод бүсэлчихсэн одоо нефт оруулахгүй утгагүй тэр дэглэм солигдох юм байна. За Иран ингэчлээ. Ингээл одоо нөгөө 44-өөс ч бараг тоолоод явчихж байгаа юм биш үү бараг те. Тий. Ер нь Марк Палмерын онол бол их хайхтар л да. Ер нь өөрөө тэрийг их алсыг харж тэгээ ер нь Америкт энийг бол их маш их зөв онол гэж үздэг юм байна лээ. Тэгээ энэ Америкийн цэрэг стратеги геополитик судлаач нар бол одоо энэ Палмер болоод Каган хоёроос их ишлэх гэдэг юм л да. Марк Палмер бол Рональд Рейганийг ерөнхийлөгч байхад нь цагаан ордонд Рейганий туслах байсан. За тэгээд залуухан ажилтан байхдаа тэгээд тэр үед бас коммунизм судлаач энэ ч өөрөө доктор эрдэмтэн геополитик судалдаг хүн Збигнев Бжезинский маягийн л хүн шүү дээ. Тэгээ Палмер нөгөө одоо империализмыг Оросын империализмыг одоо устгах төлөвлөгөө гэдгийг Рейганд бичиж өгөөд тэгээ Британий парламент дээр Рейганы хэлсэн үгэнд бол марксизм ленинизмыг түүхийн үнс нуран болгож хогдоор хаяулна гэдэг үгийг чи хэлүүл тавиад тэгээ Рейганы цэнэглэжсэн хүн л дээ. Тэгээд Рейганы үед Рейганы дараа Буш нөгөө Аав Буш ерөнхийлөгч болоход хэнийг Марк Палмерыг Унгарт элчин сайдаар явуулаад тэгээд социалист Унгарт өнгө төвсглийн Америкийн элчин сайд өөрөө удирдаад зохион байгуулалт хийчихсэн байхгүй юу? Одоо 89 онд
коммунизм Монголд ундагсан. Тэр Америкийн элчин сайдын хийсэн ажил байгаа. Тэгээ Палмер тэргээрээ алдаршаад тэгээ Унгар болоод Польш гэж давхар. Тэгээ Унгар Польш гэж хамгийн түрүүн коммунизм нурдагч. Тэр нөө 44-ийг нэрлэж байгаа автор байхгүй. Тэр чи одоо бүр өөрийн автор зохиогч тийм хүн байгаа юм л да. Одоо нас барцсан л да. Яг хоо энэ хүнтэй гэж хэлэхэд бол Палмер бол жүүд хүн, Роберт Каган бол жүүд хүн. Хоёулаа еврей хүмүүс байхгүй юу? Тэгээ Америкийн одоо олон засаг захиргааны энэ гадаад бодлогын үндсийг энэ хоёр тодорхойлоод явж идэг. Тийм ээ. Тэгээ одоо Каган байж байгаа. Тэгээ 44-ийг нэрлэж явах үед бол социализм нийгэм байсан шүү дээ. Бид нар чинь 10 хэд улс чөлөө байсан. Гэхдээ тэр чинь нөгөө 2003 онд нэрлсэн. 2003. За. Нөгөө тэр 89 онд Унгар төвсгөл өдөртөд явж ирсэн элчин сайдын үед бол харин бид 10 хэдүүлээ байсан. Тэг би бас өглөө бас нэг мэдээ телевизээр мэдээ харлаа тэр гадны мэдээ. Тэн дээр юу гэсэн гэхээр би энэ талаар би таны бодлыг сонсох гэсэн шүү. Тэгэд ингээд нөгөө нэг дай эхлээд ингэсэн ингээд нефтийн үн өсч эхэлсэн юм байна. Одоо бол нэг 10% өссөн байгаа юм байна дэлхийн хэмжээгээр. За Европын улсууд бол өссөн гэдгээ бол колонкуудыг харуулж байна. Тэгсэн чи Америк өсөөгүй яг одоогоор. Гэхдээ цаашдаа яах юм бүү мэдгэж байна л да. Тэгсэн чи ямар учиртай гэсэн чинь Трамп энэ үгдийг урьдчилан харцсан. Эхлээд нөгөө нэг Венесуэлийг авдаг нь. Нөгөө Венесуэлийн нефтэн дээр өөрийнхөө харааг тогтонгуудаа одоо Америкийг ямар ч байсан энэ нөгөө нэг нефтийн үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлсэн юм байна. Гэсэн тийм таамагч юм уу, тийм мэдээ ярьсан байхгүй юу? Тийм үнэн байж болох уу те? Байж болно. Америкч өөрөө за Венесуэлийн нефтээс гадна Америкч өөрийнхөө нутаг дэвсгэрт бас их нефттэй байсан шүү дээ тийм. Тэгэхээр бол яг би бодоод байгаа 1973 онд нефтийн шок гэж 73 оны Араб Израилийн мөргөлдөөний дараа нөгөө Синай хойгоо Египт Израиль далдсны дараа нөгөө Сирийн Голаны өндөрлөгийг эзэлж авсны дараа Арабын орнууд бол тухайн үед Израилийн төрөмгөллийг эсэргүүцээд нефтийн үнэ өсгöd тэгээ Европ руу нефт нийлүүлэх, Европ Америк руу нефт нийлүүлэхин зогсоогоод хаацсан байхгүй. Тэрээс болж нефтийн шок үүсээд. За нефтийн шокын дараа ерөөсөө энэ G7 гэдэг чинь тэнд өссөн шүү дээ. Нэг 7-гийн бүлэг гэж аж үйлдвэр өндөр хөгжсөн, арчилсан өрөндийн улсуудын бүлэг гэдэг чинь бий болоо тийм ээ. Тэгээ нефт тоолрын стандарт өөрчлөгдөө тийм ээ. Ингээ явцсан шүү дээ. Тийм айхтар шок одоо тагж бий болохгүй л дээ. Тий. Энэ Европч гэдэг юм уу одоо ухаандаа булангийн орнуудын нефтээс хамгийн их хамааралтай байсан улс Иранаас гэдэг юм байна. Хятад л байсан байхгүй. Тийм. За тэгээ хятадын дараа Япон, Өмнө Солонгос, Тайвань энэ тэгээ явчихна л да. Тэгээ зүүн өмнө та зах ингээд. Тэгэхээр энэ жижиг бүс нутаг. Одоо тэгтээ би хараад байна л да. Мэдээж энэ бол ингээд нэг бүтэн сараал жилээр ч гэдэг юм агас жил үргэлжлэх том дайм биш. Тийм. Хэдийгээр Трамп бол 3-7 хоног 4-7 хоног гэж заагаад байгаа боловч энэ Иранд эргэлт гарчхал юм бол тийм ээ. Одоо өнөөдөр судлаачд үзэж байгаагаар Оросын Иран судлаач эрдэмтэд яриад байна л дээ. Орос их шүү дээ одоо ойлгосон л да. Тэр бол их ойлгомжтой ярьдаг гэдэг. Иран судлал их өндөр хөгжсөн. Тэгэхээр юу гэж үзэж байгаа нөхдөд зэрэг одоо нэг л алхам дутуу байна. Тэр нь Куртихэн гэж Оросын эрдэмтэд. Би өөрөө нэр заач. Куртихэн ярьж байна. Юу одоо Ираны цэргийнхэн засгийн эрхийг булааж яваад ард түмнийхээ талд орно. Одоо чинь хамины нас орлаа гэдэг ингээд ард түмэн баярлаа жагсаад байгаа шүү дээ. Тэднийхээ талд орно. Тэгээд л засгийн эрхийг булгаад авчихна. Одоо ойрын үед бол Иранд цэргийн эргэлт дэгдэж магадгүй гэж. Одоо нэг амьд үлдсэн хэдэн. Трампын яриа үнэн худлыг бөмбөд Ираны төрөлсгийн цэрэг улс төрийн маш олон төшмөд болоод генералууд Америк тандж Америк руу зохиж амьгүйж байна, иммунитет дархлаа гүйж байна, тийм маш их уцж байна. Тэдний амин өршөөхийг хүсэж байна. Хилцээнд ороо энэ төр гэсэн. Хилцээнд ороо тийм. Тэгээ одоо ер нь та нарын хүссэн бүх юм чи өгье вэрэ гэж ярьлаа гэд мань хүн цагаан ордон төлөвийн хуралдаар ярьж байгаа шиг байна. Гэхдээ Трампын үгэнд би итгэхгүй байна. Тэр Куртихийн үгэнд би үнэншээд байгаа. Яг тэгвэл энэ Ираны цэргийнхэн үлдсэн хэдэн эргэлт хийчих мэдэн шүү. Тийм байна тийм. Тэгранда бошгон засгийн эрхээ авчих юм тийм. Одоо нөгөө Америкийн хуурай замын хүчин газараар орж ирэхээс өмнө амжаад
Аа. Тэгээд та дөнгөж сая ярина л л дээ. Тэгээд бас ийм юм байлээ. Тэр нөгөө нэг Иран ч өөрөө олон улсын хоригт орчихсон нефтэ зөвхөн л одоо нөгөө нэг тэр ормон зүй хоолоогоор гаргаад ойрхон зардаг. Тэрийн гол хөдөлгөөн авах чинь бүр 90% нь хятад авдаг байсан юм байна. Тэгээд одоо энэ ингээд зам зогсчхоор чинь хятадын эдийн засаг бас одоо жоохон хямрал том биш гэхэд нэг жижиг хямрал үзүүлж магадгүй юм байна л да энэ. Тэгээд хятад эдийн засаг хямрахаар Монгол улс ч хятад эдийн засгаас 90% юмар л та бид нар чинь. Бид нар бас дагаа хямарчих юм болов гэсэн бас нэг тийм болгоомжил байгаа юм байна. Энэ дээр та юу гэж бодож байна? Энэ манай эдийн засгт янз бүрийн онол хэлээд байна л да. Янз бүрийн онол тайлбар тавиад байгаа тийм. Тэгж эдийн засгчнэр яриад байгаа. Би бол 73 оны шиг нефтийн шок болохгүй тийм. Нефтийн хямрал дэлхийд дахинд нэрвэхгүй гэж бодоод байгаа юм. Яг тэгвэл Карибын сав газрын нефтийг Америк хяналтанд авсан тохиолдолд тийм ээ. За хятад бол Америкт буулт хийж Карибын нефтээс хүртэх боломжтой. Тэгэхээр энэ хятадыг л боомлох Америкийн бодлого, Трампын бодлого яваад байгаа шүү дээ тийм. 21-р зууны гол өрсөлдөгчөөл одоо дарж авах гэсэн ийм стратегийн айхтар том алсын хараатай бодлого яваад байгаа шиг байна. Тэгэхээр бол Монголын эдийн засаг өөрөө жижиг л дээ. 3.5 сая хүн тийм. За бензин шатхууны хомс дорлоо гэхэд нэг хайхтар тийм хямрал болоод Монгол улс хөмөрчих хэмжээний биш л дээ. Тийм. Ямар ч байсан манайд нөөц байгаа бах. За тэгээд өнөөдөр Оросоос бид бензин шатхууна авч болоод байна тийм. Харилцаатай байна тийм. За тэгээд айхтар өсвөлэн голомчилж гэдэг юм уу одоо тийм. Тийм айхтар 90 оны ихэнх шиг тийм айхтар тийм цочрол хямрал нүүрлэхгүй байх гэсэн ийм итгэлтэй л байгаа штэ би тийм би бол энэ Монголоос холоор өрнсөн дайн тийм энэ дайнд бол бид төдийлөө хамааралтай биш ээ тийм гэсэн л ийм л байр суурьтай байна тэгээ бас нэг ийм яриа болоод байсан бас мэдээгээр яриад юм лээ энэ юу Трампын дайн эхлэхийн өмнө одоо эхлэх заавал нөгөө конгресс танилцуулж зөвшөөрөл авсан байх ёстой гэсэн хуулио зөрчилчлөө наад өгч ингээд ялангуяа тэр конгресст байгаа тэр ардсан намын нөхдүүд нь тим юм яригдаад байгаа юм байлээ. За тэгээ урд нь ч тэд нар нэг импичмент энтергээл үүсгэх гэж байгаа юм уу тэгээд л байдаг байсан. Тэгээд ялангуяа энэ мэдээлэл бүр нэрмээс боллоо. Одоо ингээд бид нар импичмент үүсгэх нэ энтергээд тим мэдээнүүд яваад байна. Энэ одоо хэр бодиттой юм бол үнэхээр импичмент хийж чадах уу? Энэ цаг үед бол аимчихгүй гэж За. бодлоо. Америк нэгдсэн улсын конгрессийн төлөөлөгчдийн танхимын дарга Джонсон гэж хүн байгаа шүү дээ. Тийм яг хоёр Америкийн конгресс ч хоёр танхимтай. Сенатын дарга нь бол дэд ерөнхийлөгч байгаа шүү дээ. Төлөөлөгчдийн танхимын дарга нь бол Джонсон байдаг. Тэгэхдээ хууль тогтоох дэд байгууллага нь бол конгрессыг даргалдаг хүн үндсэндээ Джонсон баг. Джонсон бол бүгд найрамдах намын төлөөлөл л дээ. Тэгээ ярьж байгаа л дээ. Энэ жил явагдах завсрын сонгуулиудад одоо намар явагдана. 5 сар босох гэдэг юм уу тэр сонгуул? Хавар тэгээд бас намар болох. Би намар гэж бас ойлгоод байгаа. Яг гэвэл энэ чинь завсрын сонгуул гэхээр 3-1-ээр сонгодог. Танхимыг бүхлээр тэр танхимыг бүхлээр нь сольдог биш. Тийм ээ. Төлөөлөгчдийн танхимыг бол 3-1-ээр ингэ сольдог баг. Тэгэхээр энэ завсрын сонгуулиудад ардчилсан нам олонхын суудл авчих юм бол Трампд бол импичмент үүсгэх магадлал байна гэж хэлсэн. Тэгэхээр тэр болоогүй байна тийм. Яг энэ цаг үед өнөөдөр Трампын рейтинг өсөх бах. Энэ Ираныг нам дараад авна гэдэг чинь Трампын рейтинг өсгөчих болов гэж бодоод байна. Тэгэхээр бол Трампыг импичментээр огцруулах асуудал бол нэг хэсэгтээ магадлалтай биш бах. Тийм магадлалтай биш. Тийм. За та өдөрт нэг 4 минут байна. Сүүлийн асуулт хоёлаа яг шинэ одоо он гараад морин жил гараад анх удаа уулзж байгаа учраас тийм Монголын гадаад бодлого өнгөрсөн могой жилд ямар байваа? Та одоо судлаач байв юу гэдэг өгнж байна? 4 минутанд багтаач хэлэх хэрэгтэй. За яг багтаахыг. За би яг 2-3 өнцгөөс харъя. За дэлхийд дахин үнэхээр хэцүү байна те. Дэлхийн геополитикт бол маш их хувиралт, эрсдэл, сорилт тулгарч байна гэж. Тэгэхээр дэлхийн геополитик гэдэг чинь Монголыг дайрна шүү дээ. За тэгэхээр энэ геополитикийн тогтворгүй орчинд бол Монгол улсын гадаад бодлого үнэхээр
доктортой байж чадчих тийм бид бол нөгөө өөрийнхөө уламжлалт тийм ээ залуун чанараа хадгалсан танкийг эрхмэлсэн олон толгуурт тийм ээ за идэвхтэй онлын хувьд прагматик гадаад бодлого бол тууштай явуулж чадчихэв. Тэгэхээр Монгол улсын хувьд бол дайны дэлхий дээр бол инктивнийг сахиулдаг нэг идэвхтэй болсон. Нэгдсэн үндэсний байгууллагын инкийг сахиулах үйлсэд хувь нэмрээ оруулдаг, зэрэг хандуулдаг топ 20 улсын нэг нь. Энэ имижээрээ л уршаа явж байна тийм. Тэгэхээр бол өнөөдөр Монгол дайсагнах улс дэлхий дээр байхгүй. Нэгч байхгүй. Тэгэхээр Монголын өнөөдөр одоо хамгийн чухал нь бидэнд юу харагдаад байна вэ гэхээр зэрэг энэ цаг минутанд нөгөө 3 дахь оршууд маань энэ айхтай том геополитикийн тоглолтыг хийгээд байна шүү дээ. За 2 хөрш ба 3 дахь чиршийн хооронд манайх тэнцвэрийг барьж чадчих байна. 2 хөршийн хооронд тэнцвэрээ барьж байна тийм. Энэ яг эгдэгтэй цаг үед өнөөдөр Монгол улсын гадаад харилцааны сайд Скандинавын орнууд руу тийм ээ албан ёсны альчил хийх гэж явж ил байна. Швед, Норвег хоёр лөө тийм ээ. Монгол улсад гадаад бодлогын идэвхтэй шин чиглэлүүдийг нээж байна тийм. Өнгөрсөн могой жилийн нэг том улс бол Төв Азид бол Монгол улсын гадаад бодлого бүрэн бүтэн болж чадсан. Тийм ээ. Бүрэн бүтэн стануудтай бүгдийг станы улсуудтай тийм. Одоо энэ жил бол Тажикстаны ерөнхийлөгчийн тэрийн альчил байгаа Монголд. Тэр үеэр бол ижүүрийн төлөвшөл тогтоочих юм бол ингээд станы чинь 4 улстай. Тийм. Казахстантай стратегийн төлөвшөл. За тэ Кыргызстан, Узбекистантай бол ижүүрийн төлөвшөл. Ингээд Тажикстан юм гэдэг тийм. Энэ бодлогыг бол үнэхээр амжилттай хийж чадчихжээ л да. Тэгэхээр бол Монгол улсын гадаад бодлого могой жилд ч 2025 онд ч бай тийм. Үнэхээр давшингүй. Прогрессор урагшилсан гэсэн ийм дүгнэлтийг хэлмээр байна. За баярлалаа. Ингээд бидний урилгыг одоо хүлээж аваад манай студид хүрэлцэн ирж байна. Олон улсын байдлын талаар та өөрийнхөө бодлыг манай үзэгчтэй хуваалцсан танд баярлалаа. Тэгээд таны цаашдын ажилд нь судалгааных нь ажилд нь өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Баярлалаа. Үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлэг үүгээр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтраа түр баяртай.